Үзэгчдээ Тэнгэр телевиз COP17-аас та бүхэнд хүрч байна. Бид яг одоо Тэрбум цангийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга ноён лав сүрэн болон Тэрбум цангийн гүйцэтгэх захирал хатагтай Баярмаа нарт ярилцах гэж байна. Өдрийн мэнд төргий танд. Өдрийн мэнд. За юун түрүүнд бас үзэгчдээ яг Тэрбум цангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн дээр одоо тав сүрэн захирлаа. Тэгэхээр яг Тэрбум цанг ер нь одоо яг ямар үйл ажиллагаа явуулдгийг COP17-д бас яг ямар үүрэгтэйгээр оролцож байна. Энэ талаар мэдээллийг хүргэж та. Тэг яг товчхон мэдээлэлд Монгол Улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын дээрээс Тэрбум тарих амлалт өгсөн. За мэдээж ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж банкны салбар өөрсдийн хувь нэмрээ оруулъя гэдгээрээ бидэд бас 50 сая мод тарина гэсэн бас амлалт өгсөн байгаа. Тэгээ одоо ингээд 50 сая модоо тарихаар энэ Тэрбум сан 2022 оны 3 сард байгуулагдсан. За байгуулагдсанаас хойш бол бас нэг 3-4 жил өнгөрчихсөн байгаа. Тэгээ бидний хувьд ч гэсэндээ яг энэ хугацаанд бол бас амлахааргүй тийм амжилт гэж хэлж болохоор зүйл гаргасан. Тэр нь бол яг өнөөдрийн байдлаар бол 8.9 сая мод 3.3 мянган гаатал тарьсан байгаа. За бид яг эхлээд мод тарихтаа бол мэдээж ингээд хотын ногоон байгууламж гэдэг юм уу цэцэг хүрээлэн маягаар модоо тарьж исэн. За тэгээд дараа нь бол яг л тэр нөхөн сэргээхийн тал руугаа илүү их мод тарьж эхэлсэн. Тэгээд өнөөдрийн байдлаар бол ингээд 8.9 саяг тарьчихсан байж байна. За мэдээж одоо Тэрбум мод энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд бол модоо тарьж байгаа. Гэхдээ энэ угаасаа үүсгэж санаачилсан байгууллага нь өөрөө нөгөө банкны холбоо банкуд байгаа учраас биднээс аль болохоор энэ ойн салбарыг өөрийн бизнес болгох. За ялангуяа бидний ингээд тарьж ургуулж байгаа энэ мод маань өөрөө цаашдаа одоо уур амьсгалын өөрчлөлт, одоо цөлжилт, газрын дороотлыг эсрэг бас ийм арга хэмжээ болж байгаа гэдэг утгаараа илүү их тийм олон улс руу гаргах бүр цаашлал бол одоо карбоны ялангуяа мод бол өөрөө нөгөө нөөц хүчлийг шингээдэг. Тэгэхээр энэ шингээж байгаа хэмжээг зөв тооцож гаргах яг олон улсын стандартын дагуу тооцоол хийгээд цаашдаа энэ одоо хөдөлмжийн хийтэй холбоотойгоор карбон кредит гэж ярьж байгаа. Одоо шингээж байгаа хэмжээгээр олон улсаас бас хөрөнгө мөнгө босгох цаашдын нөгөө тогтвортой их үүсвэр бий болгох тал руу ажиллахаар ингээд зорж байгаа. Ерөнхийдөө товчхонд бол юм байна тийм. Баярмаа захирлаа. Ер нь төслүүд бас яг энэ Тэрбум цамд өрсөлдөх боломжтой юу? Ямар шалгаруулалт байдаг вэ гэдэг юм бас эргэл зүйтэй асуулт өгөх шүү дээ. Ер нь Тэрбум сангийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл та бидэнд өгөөч. Манай сан манай удирдах зөвлөлийн дарга сая хэллээ. 8.8 сая модыг 3366 газарт 21 аймаг 9 дүүрэгтэй тарьсан 90-с дээш хувийн ургалттай ургуулж байгаа. За манад үндсэн 5 чиглэлээр бид нэр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр чиглэл нь Улаанбаатар хотын төрийн өмчтөө, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, асрамжийн газрын гадна тогтчлт, ногоон байгууламжийн ажил, экологийн хичээлтэй, экологийн клубтэй уйж өгөх энэ ажлыг өөрөөр хэлбэл хүүхэд багцуулыг багаасаа экологийн хичээл яг сургуулийнхаа гаднаас цэцэрлэгийнхаа гаднаас сураасаа гэсэн үүднээс энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлд Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт тогтчлтын 10 компани манай ажлыг цэцэрлэг, сургууль, эмнэлэг, асрамжийн газартаа маань хамтран одоо гүйцэтгээд байгаа. За нийтдээ бид нар 4 жилийн хугацаанд 46 төсөл санхүүжүүлсэн. За 41 сургууль цэцэрлэг, эмнэлэг, сургууль цэцэрлэг байгаа, 3 эмнэлэг байгаа, 1 асрамжийн газрын гадна тогтчлтыг хийгээд өгсөн байгаа. Хоёрдугаар чиглэл нь олон нийтийн оролцоотой ойжуулалтын төслүүд байгаа. Тухайлах юм бол Монгол улсын цөлжилтэнд хамгийн их өртөж байгаа Баян хонгор, ховд, уус, за тэгээд Өмнө говь, Өөрхангай аймагуд, Дунд говь аймагуудад эдгээр төслүүд маань хэрэгжиж байгаа. За 3 дугаарх нь бол экологийн боловсролын төсөл байгаа. Монгол улсын их сургуулийн экологийн сургуулийн бид нар одоо гадна дотор талд нь ой яг анги тогтжуулаад өгсөн байгаа. 8 дахь бие даасан хөтөлбөр болоод энэ одоо экологийн боловсрол маань олгогдож байгаа. Дээр нь Марчийнхаа институттай хамтраад бөмбөхөө буюу ногоон хамгаалагч, ой хамгаалагч энэ одоо 2 ангитай анимашныг англи монгол хэл дээр зохион бүтээсэн байгаа. За тэгээд анимашны маань хүүхдүүд үзээд хэл сурангаа тэгээд экологийн боловсрол авах ийм одоо бас боломжтой байж байгаа. За мөн энэ экологийн боловсролын төсөл дотор жимсний залгааг одоо хэрэгжүүлдэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын бас одоо аж ахуйн нэгж төрөмс байгууллага хоршоо маань орцсон ингээ явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тухайн экосистемдээ дасан цогцсон модон дээр залгаа хийгээд жимсний одоо ургуулах ийм одоо төсөл байж байгаа гэсэн. 4-р чиглэл маань томоохон хэмжээний ойжуулалт. Монгол улсын ойн сан бүх
аймагуудад Сэлэнг аймаг, Архангай, Булган, Завхан, Хинти, Дорнод аймагуудад одоо манайх энэ томог хэмжээний ойжуулалт, ойн сан, дорицсан энэ ой бол мэдээж хэрэг хүний хүчин зүйл, байгалийн гамшиг, за тэгээд одоо бусад хүчин зүйлээс хамаараад хортон шавжнаас хамаараад доройтдаг. За энэ доройтсон ойг сэргийх, хэршгэс өмнө амжиж модоо тариад уулаа хамгаалаад уул хамгаалах замаар мөнх цэвдэг буюу цэвэр усны нөөцийг бас хамгаалах энэ одоо төсөл маань 4-р чиглэл байдаг. За энэ 4-р чиглэлд Монгол улсын 70 гаруй одоо ойн салбарын аж ахуйн нэгжүүд маань бид нартай хамтран ажилладаг. Хамгийн идэвхтэй, хамгийн олон одоо сая ширхэг тарьц суулгац байж байгаа. Манай одоо зөвхөн нэг одоо компанид л гэхэд 10 хэдэн сая ширхэг тарьц суулгац, нэг аймагт л гэхэд 50 сая ширхэг тарьц суулгац өнөөдөр бэлэн тариалтанд гарахад бэлэн байж байгаа жишээ нь 5 дугаар одоо чиглэл маань төгөл байгаа. Мөн менежментийн гэрээгээр одоо бид нар амлалт авсан аж ахуйн нэгжүүд эсвэл топ 100 аж ахуйн нэгжийн өмнөөс бас менежментийн төлбөр аваад модын тарьж өгөө, заасан газар нь ойн сан бүхий тухайн одоо бүс нутагт ямар мод ургадгийг тэрийг нь тарьж өгөөд за тэгээд ургуулах, хяналт тавих ийм ажлуудыг хийдэг. Бид нар ер нь манай гэрээ болохоор 3 жилийн хугацаатай байдаг. Хамгийн багадаа 5-аас 9 талт гэрээ байж байгаа. Тэрний юу гэхээр аймгийн засаг дарга, сумын засаг дарга, аймгийн байгаль орчны газрын дарга, сумын одоо ангийнхан, сум дундын ангийнхан оролцоод за тэгээ гүйцэтгэгч компани маань ороод, сан маань ороод ингээд 8-9 талт гэрээ хийж байгаа учир нь хариуцлагын тогтолцоог ойжуулалтын энэ ажилдаа ойн салбарын байгаль орчны энэ төсөл хөтөлбөрөөрөө уйж өгснөөрөө өнөөдөр 90-с дээш хувийн ургалттай амжилттай явж байгаа ийм сан байж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийдэг эдгээр чиглэлүүдэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой, тарьц суулгацанд бэлэн байгаа ойн инженертэй, агрономчтой төслөө амжилттай хэрэгжүүлээд хариуцлагатайгаар ургуулад цаашаа одоо бидний зориод байгаа урт хугацаатай санхүүжилтийн олон улсын одоо санхүүжилт татах боломжтой болгоод ирэх тэр аж ахуйн нэгжүүдэд манай Тэрбум мод сангийн үе тайлга нээлттэй байгаамаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод санаачлаг бас олон улсад нэлээд танигдсан хөдөлгөөн болчих шиг боллоо л да. Ер нь COP17 баг хурал эхлэхэд л гадны зочид яг Тэрбум мод санаачлагын талаар маш их ярьж байна. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагаа ер нь Монгол улсыг бас энэ хурлаар дамжуулан хэрхэн сурталчилж байгааг таарж байгаа. Тий яг одоо ингээд нэгдсэн үндэсний байгууллага өөрөө ингээд тусгайлан цөлжилт газрын дөрөөлтлийн эсрэг ингээд ийм олон улсын конвенцийн хурлыг зохион байгуулж байна гэдэг маань өөрөө энэ асуудал бол зөвхөн Монголын ч биш дэлхийн нийтийн асуудал байна гэж харагдаж байгаа. Хоёрдугаар манай Тэрбум мод сангийн зүгээс энд ингээд оролцож байгаа байр суурь маань нэгдүгээр тэр цөлжилт газрын дөрөөдлийг бууруулахын эсрэг одоо хамгаалдаг ногоон хэрэм байгуулах нь бол одоо мод тархил багхгүй. Тэгэхээр Баярмаа захирал сая хэллээ мэдээсийн одоо нөгөө томоохон хэмжээний ойн доройтсон ойг нөхөн сэргээж байгаа энэ ойжуулах энэ ажил маань өөрөө ялангуяа энэ манай хойд хэсэг буюу ингээд Сэлэнг ингээд манай яг ойн сан байдаг газруудад явж байгаа. Тэр маань өөрөө яагаад энэ ойн сантай газар угаасаа мод байсаар байтал тэнд тариад говь руу ч юм уу өөр газар руу тарихгүй англиад түрүүчийн хэлсэн нөгөө нэг хүний хүчин зүйлээрч тэр одоо хортон шавжны юм уу эсвэл галт төмрийн аюулаас болоод сүйдсэн ой маань хэрвээ нөхөн сэргээж хурдхан хугацаанд нөхөн сэргээхгүй бол өөрөө хээрших буюу дахиж одоо шинэ газар мод тарьж байгаа юм шиг л байдалд ордог учраас эхлээд энийг бүгэлж авъя гэдэг нэг зорилго байгаа. Хоёр дахь нь гэвэл мэдээж одоо бидний туршилт байна л да. Одоо тэр Дундгой аймгийн Хулд суманд мод одоо ингээд цэцэрлэгжүүлэлт хийж байгаа. Тэрэн дээр биднес дандаа өөрснөө ингээд яг мэргэжлийн биш улсууд учраас биднес дандаа эрдэмтдтэй хамтардаг. Тэгээ манай тэнд ажиллаж байгаа эрдэмтдийн баг болохоор баг ийм туршилт маягийн хийж байгаа. Угаасаа тэр Дундгой аймгийн Хулд сум бол мод байхгүй байсан. Угаасаа л модгүй газар. Одоо манай хүмүүс ч сайн мэднэ. Одоо говийн зэрэглээ гэж киног тэнд зургийг авч ирсэн юм лээ. Тэгээ анхны модын болохоор кино хийжсэн хүмүүс тэр холбооны одоо салбарын хажууд хашин дотор ингээд тарьж ирсэн гэдэг. Тэрнээс хойш одоо ганц ч мод ургаагүй тэр мод бол яг ургаад явж байгаа. Тэгээд бид өнгөрсөн онд баг тэр эрдэмтдийн багтгаа хамтраад 120 мянган модыг 2 газар тарьсан. Тэгээд тэр сум руу орж ирдэг салхины аман дээр тэгэхээр тэр сум руу одоо элсний нүүдэл ерөөхдөө зогсож байгаа. Дээр нь нөгөө олон нийтийн оролцоо гэдэг байгаа. Тэр аймгийн нөгөө малчид за тэр сумын иргэдийг тэрнлүү татан оруулчихлаар ойн одоо биднес мод тарихын зэрэгцээ ойн дундуураа нөгөө юугаа хийчихэж байгаа. Малчтад өөрт нь хэрэгцээтэй малын тижэл тарих талбайг нь гаргаж өгж байгаа.
төмс хүнсний ногооч гэдэг юм уу нарийн ногоо ургуулах юуг нь хийж өгч байгаа. Дээр нь бүр нарийн ногоо байхаар теплиц бас барьж өгсөн нь өөрөө эргээд нөгөө сумын иргэдийн амжиргаанд нөлөө үзүүлнэ, экологийн боловсрол олно, дээр нь байгаль хамгаалах бас юм зорилготой болоод тэгэхээр өнөөдөр энэ маань өөрөө коп дээр биднес жишээ болгож ярьж байгаа. Монгол улсын хувьд бол угаасаа ойгоо нөхөн сэргээхгүй бол бас их төгшүүртэй одоо эрсдэлтэй байдал руу орж ирж байгаа. Яг гэвэл бид 2-7 хоногийн өмнө л манай нөгөө газрын дөрөвтлийн тоо мэдээ бол нэг 76 гэж тоогоор ярьж байсан шүү дээ. Одоо нийт Монгол Улсын газрын нутгийн 76% нь ерөнхийдөө цөлжих үеэр дороодох газрын дороотолд өртөх магадaltaй байна гэсэн. Сая сүүлд шинээр гарсан одоо тоо мэдээлэл бол бүр 81 болоод өсчихсөн. Тэгээ 81% бүр дотор нь 44% нь бол маш бүр их хурдтайгаар цөлжиж байгаа, дороотж байгаа гэдэг ангидаа. Тэгэхээр ямар нэг юм хийх ёстой гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгэхээр Монгол улс өөрөө яг өөрийнхөө энэ байгаль экологтой уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн том одоо нэг номерт хийж байгаа асуудал нь мод тарьжил байгаа зүйл. Тэгэхээр манай эрдэмтэд хэлж байгаа л да. Хойд хэсгийн ойн сантай газрынхаа ойг нөхөн сэргээж байгаа нь тэр ойн доор байгаа цэвдгийг хамгаалж байгаа. Тэгэхээр тэнд усал байгаа гэсэн үг шүү цэвдэг. Тэгэхээр энэ усыг хамгаалж байгаа зүйл. Хээр талд мод тарих юм бол энэ бол голын горилгыг бас сайжруулах, голны усын урдс одоо урс цэцгийг сайжруулах юм нөлөөтэй гэдгээр бас сайн нөлөө үзүүлээ. Говь руугаа мод тарьж гэнэ гэдэг маань эргээд мод ч нөр усаа татдаг учраас эргээд говийн хөрсөн дотор чийг бий болох энэ зүйлүүд болж байгаа. Тэгэхээр тэр мод сангийн зорж байгаа зорилго маань өөрөө одоо энэ дэлхийн нийтийн уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм уу Монгол улсын одоо хийгээд байгаа цөлжилт газрын дороотолтой хийж байгаа эсрэг хийж байгаа ажилтан яг бүх юм зорилго чиглэл бүх юм нэгдэж байгаа учраас энэ их одоо яг л зөв ажлыг хийж байгаа. За манай онцлог нь гэвэл бид тэрмүү мод сан маань энэ үндэсний хөдөлгөөнөөс арай өөр ялгаатай зүйл нь бол хувийн секторын санхүүжилтээр. Тэгэхээр манай энэ одоо бидний мод тарьж байгаа энэ санхүүжилтийн их усүр маань манай банкуудын өгж байгаа төслийн их усүр. Бидний хийж байгаа хэрэгжүүлж байгаа төслийг санхүүжүүлж байгаа. Тэгээ банкуд маань бол өөрөө тодорхой хэмжээний үйл ажиллагааныхаа орлого буюу төлбөр тооцооны шимтгэлээс орж байгаа орлогын тодорхой хэсгийг манай санал хангалтад явж байгаа. Тэгэхээр энэ мөнгө маань өөрөө бас хязгаартай. Тэгээ тэр бүх мод сан өнөөдөр энэ КОП бас нэлээ ингэж ач холбогдож идэвхтэй оролцож байгаа биднээс дараагийнхаа хөрөнгө оруулагч дараагийнхаа хөгжлийн хамтын ажиллагаа хийх түншүүдийг хайж байгаа. Эсвэл тэгээд энэ хооронд нь бас зуучлах буюу гүүр болох ийм л зорилгоор оролцож байгаа. Тэгээд нэлээ олон уулзалтууд их амжилттай явагдаж байна. Баярмаа захирал та бүхэн хоёр сая ярилцлах юмнаас Монголын ногоон санхүүгийн корпорацийн талаар ярилцсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бас та өгөөч. За манай удирдах зөвлөлийн даргын сая хэлсэнчлэн манай сангийн одоогийн бидний одоо санхүүжүүлж байгаа мөнгө хөрөнгө бол арилжааны банкуд за үүн дээр нэмээд даатгалын компаниуд шинээр ороод эхэлсэн байгаа. Бид нар даатгалын компаниудын ногоон даатгалынх нь бас тодорхой хэмжээний мөнгөн дүн одоо манай санд танилцуулаад эхэлсэн. Манай монирэ даатгалынхан бид нартай хамтран ажиллаж байгаа. Арилжааны банкуудын ойн салбарт тэрбум мод санг байгуулснараа ойн салбарт одоо бас ногоон зээлийн бүтээгдэхүүн бид нар арилжааны банкуд зээлийнхаа багцын 10%-ийг одоо 2030 он гэхэд ногоон зээлийн багц бүрдүүлнэ гэсэн бол өнөөдөр 2026 онд зарим томоохон арилжааны системийн нөлөө бүхий банкуд маань аль хэдийн 10% одоо ногооруулсан байгаа. За үүний нэг адилаар бид нар одоо ойн салбарт ингээд түүч хэлээд явж гин гэсэн үг тийм арилжааны банкныхан маань одоо сан байгуулад ойн салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд цөлжүүлэлт газрын доройтол энэ ур амьсгалын өөрчлөлтөнд бас өөрчлөлтийн эсрэг тэмцэх дасан цогцоход нь хувь нэмрээ оруулаад явж байгаа. За үүний бас нэг жишээ нь бид нар 2017 онд Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулад Монгол улсад энэ тогтвортой ногоон санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэхийг зориод ажиллаад ингээ 9 жилийн хугацаанд төр хувийн хвшил олон улсын байгууллагын гүүр болоод ажиллаад явсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногт Монголын ногоон санхүүгийн корпорацийн шинжлэгдсэн одоо энэ санхүүгийн механизмын анхны эхлэлийн хөрөнгө болох 50 сая $50 одоо олон улсын зах зээл дээрээс болон Монгол улсын засгийн газар хувийн хвшлийн гурвалсан хамтарсан одоо санхүүжилтийг бүрдүүллээ гэд нээлттэй хэлсэн байгаа. За энийг тодруулаад ярих юм бол ур амьсгалын ногоон сангаас бид нар 27 сая $50 одоо яг ногоон зээлийн их усүрт 5 сая $50 бол тухайн Монголын ногоон санхүүгийн корпорацийн дөрвийн санд 22 сая $50 ногоон зээлийн их усүрт за Монгол улсын засгийн газар хөгжлийн банкаараа дамжуулаад 18 сая $, үүний 5 сая $-ыг дөрвийн санд 13 сая $-ыг зээл за хувийн хвшил буюу арилжааны банкуд санхүүгийн байгууллагууд нийлээд 5 сая $-ыг дөрвийн санд ингээд 33%-ийн эзэмшлүүдтэй ийм Монголын ногоон санхүүгийн корпорац
корпорацийг байгуулсан байгаа. За ингэж байгуулсан нь юу гэхээр бид нар зөвхөн их хэллийн 50 сая $50 татсан байгаа. Цаашдаа бас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс бас хөрөнгө босгох ажилд идэвхжүүлэн оролцсон. За эдгээр санхүүжилт маань Монголын ногоон санхүүгийн корпорац бол бөөний санхүүжилт өгөх юм. Өөрөөр хэлбэл жижиглэнгийн буюу аж ахуй нэгж иргэдэд олох зээлийн их усүрийг бөөнөр нь олгох ийм одоо санхүүжилтийн компани байгаа. Харин шаардлага шалгуур хангасан энэ уур амьсгалын одоо юм уу эсвэл ногоон зээлийн шалгуур гэж бас нарийн шалгуур байгаа. Энэ шалгуурыг хангасан банк санхүүгийн байгууллагуудаараа дамжуулаад энэ ногоон зээлийн одоо зээлүүд гараад ирэхийг тухайлах юм бол энэ ногоон зээлүүд гараад ирэхээр урт хугацаатай, хүү багтай, за тэгээд одоо доктортой энэ ногоон зээлийн их усрүүд болох юм. Ягаад энэ талаар манай тэр бомод сан яриад байгаа юм бэ гэхээр манай тэр бомод сан энэ Монголын ногоон санхүүгийн корпорацийн хувийн хвшлийн одоо тодорхой компани одоо хувийн хвшлийн 33%-ийг эзэмшдэг CJF гэдэг компани нэг том хувьцаа эзэмшигч нь байгаа юм. Тэгэхээр бид нар байгаль орчны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна бас одоо ногоон зээлд, ногоон их усрт Монгол улсын иргэн аж ахуй нэгжид урт хугацаатай хүү багтай доктортой энэ санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх ажилд нэг талдаа мод тарьж гар бие оролцоод тэр модоо 90-с дээш хувийн ургалттай ургуулад ой аж ахуй нэгжүүдийг одоо бэхжүүлэх замаар тухайн орон нутгийн одоо аймгийн, сумын эдийн засагт нь томоохон хувь нэмэр оруулж байгаа. Аймгийн иргэд одоо ажилтаа орлоготой болж байгаа, цалин мөнгөтэй болж байгаа. За аж ахуй нэгж ойн аж ахуй нэгжүүд гэсэн үг чадварчаад ирж байгаа. Нөгөө талдаа бид нар бас ногоон энэ их усрыг олон улсын зах зээл дээрээс шалгуурыг нь хангаад 9 жил нэгдээд арилжааны банкуд маань нэгдээд за бүгдөөрөө яг одоо нэг зүг чиг рүү хандаад тэгээ санхүүжилтийн их усрыг гаргаад ирсэн. Энэгээрээ томоохон одоо дэвшил болж байгаа. Тэгэхээр бид нар банкуд болоод нийлээд банкны салбар маань ногоон зээлд байгаль орчны салбарт ер нь төвчээлж байгаа. Тэр дундаа тэр бомод сангийнхан гар бие оролцоо явж байгаа гэсэн үг. Цаг гарган дэвтрэнгүй мэдээлэл өгсөн та бүхэнд их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ Тэнгэр телевиз та бүхэнд үргэлжлэн өрч байна.